Хотоос зайтуухан байшинд амьдрах гэсэн хүмүүст шийдвэрлэл зохих нэг үндсэн асуудал байнга тулгардаг. Энэ бол байшингаа юугаар халаах вэ? Түлээ юм уу? Нефт бүтээгдэхүүнээр үү? Эсвэл цахилгаанаар халаах уу гэдэг асуудал юм. Эрчим хүчний хэмнэлтэд технологи үйлдвэрлэгч ESCO компани үн хямдтай, эрчим хүч бага зарцуулдаг, хүчил төрөгч шатаадаггүй, халаалтын систем бүтээхийн тулд олон жил ажилласан юм. Одоо бидний зорилго биелэж хямдхан коллектор худалдааны Resi маркийн ханны халаагуур бий боллоо. Энэ систем халаалтын үндсэн системд холбогдох бөгөөд эрчим хүчний хувьд хамгийн их үр өгөөжтэй аюулгүй бүтээгдэхүүн юм. Хамгийн гол нь цахилгаан баг хэрэглэх мөртлөө хамгийн их дулаан гаргадаг халаагуур юм. Халаагуур нь сайтар боловсруулсан гангаас гаргаж авсан маш нарийн утаснаас дулаан гаргаж дулааны шилжилт солилцоо үүсгдэг онцлогтой. Энэ утас хүчитлийн өөрчлөлтөнд төсвөртэй төдийгүй зэвэрч хугардаггүй шин чанартай. Халаагуур гадаргуундаа 65-аас 70 хэмийн дулаан гаргаж байхад утас өөрөө 100-аас 120 хэмээс илүү халдаггүй учраас хүчил төрөгчийг шатаадаггүй. Утсыг халуун төсвөртэй хувантар материалтай өрмөц байдлаар холбосон бөгөөд тэр нь 500 хэмийн шатлалтыг төсвөрлөнө. На станке с применением специальных технологий впаиваются электроды, и на выходе получается нагревательный элемент. В конвекторе они располагаются один спереди. Халаагч бүрдэл нь хуванцар биеийн ар болон өвөрт байрладаг. Тэдний хооронд дулааныг шилжүүлэн солилцоход цинкэлсэн гангаар хийсэн халаагч хувирганууд байрладаг. Ялцсан хайлсан халагч нь бүх талаараа полимер будгаар хамгаалагдсан тул чийгнээс айдаггүй, зэвэрдэггүй, их биед бэхлэгддэг. Ханан талаасаа дэлгэцнээс дулаан ялгарч дотгош чиглэдэг. Ажиллах зарчим нь доод талын сараалжаар орсон хүйтэн агаар доторх дулааныг шингээж халаад дээш хөөрн дээд сараалжаар гадагшлана. Энэ нь дулааны шилжилт солилцоо хуйдрал үүсгэж баг халуунаар их дулаан ялгаруулах боломж олгодог. Нэг батарей 450 Вт буюу 10 квадрат метр талбайг халаах чадaltaй. Өрөө тасалгааны температурыг их бага болгон зохицуулж болно. Үүний тулд дулаан тохируулагч буюу терморегулятор ашигладаг. Компания ESCO использует немецкий терморегулятор фирмы Eberle, бесшумный и надежный. ESCO маркийн халаагуур нь өөрийн зардлаа нэг улиралд нөхөн төлж чадах ашигтай юм. Өрөөний температурыг 30 хэм хүртэл халаах бөгөөд түүнд ямар нэгэн тусгай гүйдэл тохируулагч хэрэггүй. Жирийн евро стандартын залгуур хэрэгэлдэг. Түүнчлэн байрныхан одоо байгаа халаалсанд нэмэлтээр ашиглах бол бага чадлын ESCO халаагуурыг ашиглаж болох юм. Байрныхаа дотоод интерьерийг чимгэлэхийн тулд шаазан боржин хавцсан халаагуурыг ашиглана. Энэ нь дулаан бөгөөд хямд төсвөр тул үндсэн болон нэмэлт халаагуурын маягаар ашигладаг. Боржин хавцсан халаагуур нь ван, сауны өрөө, тэрж байдгаа унтлагын өрөөнд ч байрлуулах боломжтой үзэмжтэй бүтээгдэхүүн юм. 2013 оноос эхлэн ESCO компани эрчим хүч хэмндэг цоошин бүтээгдэхүүн болгох таазны хэд дулаан туяаны хавтанг халаалтанд ашиглаж гэлсэн. Эдгээр нь жижигхэн өрөө, коридорыг халаах болон том байранд нэмэлт дулаан гаргах зорилгоор ашиглахад юугаарч орлож болшгүй ашиг тустай юм. Эдгээр таасны халаагуур нь бэхлэгээний Armstrong зэрэг системд илүү тохиромжтой бөгөөд офс болон коридор зэрэг ханны халаагуур байрлуулах, зай талбайгүй газар байрлуулахад нэн тохиромжтой. ESCO компани эдгээр бүтээгдэхүүнүүд нь бусад цахилгаан халаагууруудыг бодвол цахилгаан эрчим хүчийг 3-аас 4 дахин хэмнэлтэд зарцуулдаг тул хамгийн ашигтай брэнд болж чаджээ. Ийм эдгээр бүтээгдэхүүнүүд Оросын холбооны улсын бүх мужуудад дилерээр дамжуулан худалдаалагдаж байна. ESCO компани бүх бүтээгдэхүүнүүд зохиогчийн эрхийн болон стандартын бүх төрлийн гэрчилгээ авч баталгаажсан бүтээгдэхүүн юм.